Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Төв цэг мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Сонсын аян эхэлж боловсролын салбарын оролцоог нэмэгдүүлэхийг зорилоо. Сурагч багш эцэг эхийн саналыг сонсож бодлогод тусахаар боллоо. Дулааны цахилгаан станц 5-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 300 МВт хүчин чадалтай шинэ станц 2028 онд ашиглалтад орно. Ерөнхийлөгч хүрэлцэх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ. Трамп Ираны саналыг хүлээн авах боломжгүй зарлаж, Ормозын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг гаргах эрх чөлөө ажиллагааг эхлүүллээ. Их Британи Украинд олгох 106 тэрбум долларын зээлд нэгдэнэ. Америкийн агаарын тээврийн Spirit Airlines дампуурал зарлажээ. Аяллаа хөлөг онгоц дээр хантавирусын халдварын улмаас 3 хүн нас уржээ. Боловсролын салбарт оролцогч талуудын дуу хоолойг бодлогын төвшөнд тусгах зорилготой сонсын аян энэ сарын 1-ээс эхэллээ. Сурагч багш эзэгхийн оролцоог нэмэгдүүлэх энэхүү санаачилга нь салбарын бодит нөхцөлийг илүү ойроос харах боломж бүрдүүлж байгаа ч хэрэгжилтийн үр дүн анхаарал татаж байна. Боловсролын сайдын санаачлагаар хэрэгжиж буй сонсын аяны хүрээнд цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид багш нар эцэг их асран хамгаалагчтай санал авч салбарын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг тодорхойлох юм. Аяныг багшаа сонсъё, хүүхдээ сонсъё, эцэг их асран хамгаалагчаа сонсъё гэсэн 3 чиглэлээр 2026 оны 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хугацаанд цугларсан санаачлагыг нэгтгэн бодлогын баримт хүчийг цаашдын арга хэмжээний төлөвлөгөөнд тусахаар зорж байна. Эрэг талаас нь харуул салбарын бодлогыг зөвхөн дээд түвшинд бус шууд оролцогчдоос нь мэдээлэл авч тодорхойлох орлого нь илүү бодит шийдэл гаргах боломжийг нэмэгдүүлж байна. Ялангуяа сурагч эцэг эхийн өдөр тутмын тулгамдсан асуудлууд бодлогын түвшинд хүрэх сувгийг нээж буй нь энэ аяны давуу тал гэж үзэж болно. Дархан мөндөд багш, сургууль хүмүүжүүлэгчид, эцэг эх асран хамгаалагчид, боловсролын салбарын ажилтнууд та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За өнөөдрөөс ахуулаад бид нар одоо багшаа сонсъё гэдэг аяныг орон даяар өрнүүлж байна. Тэгээ ер нь багшаа сонсъё, хүүхдээ сонсъё, эцэг эхчүүд асран хамгаалагч нараа одоо сонсъё. Ер нь одоо ингээд гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль байх ёстой. Тэгэхээр яавал одоо гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болдгийм бэ гэхээр 6 одоо том шинжилгээг хийх юм бол бид нар энэ гэрт ойрхон сургууль жинхэнэ утгаараа сайн сургууль болж хот хөдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа арилгах одоо энэ ажлууд өмнө эхлүүлсэн байсан. Одоо энэ ажлуудыг цаашаа үргэлжлүүлж хийх одоо ийм түүхэн хариуцлага бас та бид нар хамтарч хийх түүхэн хариуцлагад энэ цаг үед та бүгдийгээ сонсох бас энэ аяныг өрнүүлж байгаадаа их баяртай байна. Гэвч иймэрхүү төрлийн аян өмнө нь хэрэгжиж байсан ч цугларсан санал бодит шийдвэрт хэрхэн туссан тодорхой бус үлдэх тохиолдол бий. Иймээс энэ удаагийн сонсын аяныг хувьд зөвхөн санал авах бус түүнийг хэрхэн шийдвэр болгон хэрэгжүүлэх үр дүнг нь хэрхэн хэмжих вэ гэдэг нь чухал байна. Эцэст нь нэгтгэж харуул сонсын аян нь боловсролын салбарт оролцоон суурилсан бодлого хэрэгжүүлэх нэг алхам болж байна. Хэрэг цугларсан саналууд бодит өөрчлөлтөд хүрч чадвал энэ салбарын чанар хүртээмжийг сайжруулахад бодит дэмжлэг болох боломжтой. Харин хэрэгжилт сул байвал өмнөх адил сонсон төдий үлдэх эрсдэл хэвээр байна. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч дулааны хэрэгцээг хангах зорилготой дулааны 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ. Олон жил яригдсан энэхүү төсөөлө бодит ажил болж эхэлснээр нийслэлийн эрчим хүчний салбарт томоохон дэвшил болох хүлээлт үүсгэж байна. Дулааны 5 дугаар цахилгаан станц нь 300 МВт цахилгаан, 340 ГКал цахилгаан дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 2-ын үнсэн сангийн талбайд баригдана. Нээлтийн үеэр хотын дарга Нямбатар эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд хэд хэдэн төслийг эхлүүлж, заримыг нь ажилтнад оруулсан талаар онцоллоо. Тэрбээр Дулааны цахилгаан станц 5 төслийг төр хувийн хвшлийн түвшлэлээр хэрэгжүүлж 2028 онд бүрэн ажилтнад оруулахар төлөвлөж байгааг мэдгдсэн юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658,600,6 сая ам.доллар бөгөөд үүний 80%-ийг хувийн хвшлийн түвшлэгч, 20%-ийг төр хариуцахаар байна. Нийслэлийн санхүүжилтийн их усрыг бүрдүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн дотоод бондыг гаргасан төслийн нэг хэсэг болж байна. Дулааны цахилгаан станц 5 ажилтнад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй өрхийг дулаанаар хангах боломж бүрднэ. За бидний өнөөдөр бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг хийх гэж байгаа Дулааны 5 дугаар цахилгаан станц бол за монголчуудын хувьд сүүлийн 40 жил ярьсан төсөл
маш олон удаа одоо саад бэрхшээл тодгоруудаа тулгарч хөрөнгө мөнгөө босгоцсон хэрнээ одоо улс төржилт талцлаасаа болоод энэ 5 дугаар цахилгаан станц амжилт олоогүй. Тэгвэл Улаанбаатар хот өөрөө дангаараа төр хувийн хвшлийн түншлэлийн тендер зарлаж за ингээд тендерт Me Time International гэдэг компани шалгарч бид нийт төслийн хөрөнгө оруулалтын 20% нь одоо хөрөнгө оруулалтын үлдсэн 80% дээр нь Me Time өөрөө хөрөнгөө босгож барина. За энэ дулааны 5 дугаар цахилгаан станцыг хүчин чадлуул цахилгааны үйлдвэрлэлийн хувьд нэг 100 мянган айлыг цахилгаанаар хангах буюу одоо 300 мегаваттын цахилгаан үйлдвэрлэл нь за нэг 50 орчим мянган айлыг дулаанаар хангах буюу 340 гигакалори цаг одоо дулаан үйлдвэрлэх ийм хүчин чадалтай ийм одоо станцыг бид эхний ээлжийг 28 оны 1-р улирал багтааж ашиглалтанд оруулах 2-р блокийг буюу 150 мегаваттыг 2-р улирал багтааж ашиглалтанд оруулах ийм шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн уг станцын дотоодын нөөцийн нөөцөд тулгуурлах бөгөөд орчин үеийн технологи нэвтрүүлснээр ялгарлыг бууруулж байгаль орчны стандартад нийцүүлэх зорилготой. Энэ нь агаарын бохирлыг бууруулахад тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Дулааны цахилгаан станц 5 төслийн бүтээн байгуулалтыг эхэлсэн нь нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шин дэд үтцийн суурь тавих чухал алхам болж байна. Хэрв төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж чадвал хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарт бодит дэмжлэг болох боломжтой төсөл гэж хүнлэгдэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтөд уулзаж ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ. Тэрээр цар тахлын хүнд хэцүү цаг үед цаг наргүй зүтгэж олон мянган хүний амь насыг авран хамгаалсан эмч эмнэлгийн ажилтнууд болон тэдний ар гэрээхэнд баяр хүргэж мэрэгжлийн үнцнийг нь өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, өвчүүлсэн хонь бус урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд салбарынхны манлайлал чухал болохыг онцгойлон дурдлаа. Хүн ам өсөж дундаж наслал нэмэгдэх, өвдсөн хонь эмчлэх бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт салбарынхны оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Түүнчлэн эрүүл Монгол хүн хүнсний хувьсгал, тэрбум мод зэрэг үндэсний хөдөлгөөнүүд нь хоорондоо салшгүй уялдаатай бөгөөд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахыг шийдвэрлэх үүрэгтэйг дурдсан юм. Төрөөс эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч байгаа бөгөөд энэ онд салбарын цалин үе шаттайгаар 75% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвснөөс одоогоор 30% өсөлтийг хэрэгжүүлээд байна. Мөн совилогчдыг мэрэгшүүлэх, совилгын сургаал судалгааны төв болон хавдрын тусламж үйлчилгээг шин шатанд гаргах, хавдар судлалын үндэсний 2-р төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгааг онцоллоо. Хоорондоо харилцан уялдаатай дээрх хөдөлгөөн хөтөлбөр түүний дотор эрүүл Монгол хүн хөдөлгөөнийг үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Хүн амын тооны өсөлт, дундаж наслал, чанартай урт наслалт авч байгаа. Ийм учраас хүн болгон эрүүл байхын тулд эрүүл зан үйлээс эхэлнэ. Ер нь бол нас уралтын ихэнх шалтгаан архинд байна. Осол гэмтлийн нас уралт үүсэж байна. Энэний шалтгаан архинд байна. Ахаад амиа гарлалт үүсэж байна. Энэ бол архинд л байгаа. Тийм учраас энэ архины зохисгүй хэрэглээг одоо халж яах тийм цаг болсон гэдэг. Хийж хэрэгжүүлж байгаа ажиллагаа талаар танилцууллаа. Хамгийн гол нь одоо манай салбартай холбоотой бол эрүүл Монгол хүн гэдэг үндэсний хөдөлгөөнд хэрэгжүүлсэн. За энэнийхээ бас талаар танилцуулж байна. Тэгээд өнөөдөр бас энэ уулзалт сууснаа үнэхээр баяртай байна. Илүү их ухамсартай ажиллаараа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө одоо хоёргүй сэтгэлээр чин сэтгэлээс энэ ажлыг одоо хийж байгаа хэвээр чин сэтгэлээс ажиллаараа гэдгийг одоо захиж хэлж байна. Тэгээд би бол ерөнхийлөгчийн энэ уулзалтанд ороод бас цаашдаа ажиллах эрч хүчийг авлаа. Ерөнхийлөгчтэй ажлын амжилт хүсье. Өөрийн биеэр ингээд үлгэрлээ дуурайраад Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн одоо тал дээр ингээд хүчин зүтгээд эрүүл Монгол хүн одоо энэ хөтөлбөрийг боловсруулад ингээд бас эрүүл мэндийн салбарыг орхигдуулахгүй ингээд манлайлаад авч явж байгаа ерөнхийлөгчтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. Цаашид бүх шатанд ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байж хүмүүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэснээр хүчин зүтгэхийг уриаллаа. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг даргын тамгын газар хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн багш нийгмийн ажилтан эцэг эхчүүдийг хамруулсан анх дахь чуулганыг зохион байгууллаа.
Чуулганд хүүхэд хамгааллын байгууллага цагдаа прокурор, эмч сэтгэл зүйч, эцэгхийн төлөөллүүд, фенилистаар урагдсан хүүхдийн орчин тэдэнд тулгамдсан асуудалд хэрхэн шийдэл олох зөвлөмж мэдээллийг кейс судалгаанд тулгуурлан хэлэлцсэн байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын дэргэд эцэгхийн зөвлөл байгуулагдахаар болжээ. За хүүхдийн төлөө зөвлөлийн хувьд дүүргийн байгууллагууд бас хүүхд рүүгээ чиглэсэн хамгаалт чиглэлийн ажлыг бас хийх ёстой. Өнгөрсөн жилийн тайлан сонсож байхад бидний хувьд хороо болгон дээр хүүхдийн нийгмийн гэр бүлийн байцаагчтай болсон эерэг үр дүн гарсан. Ирэх одоо хичээлийн шинэ жил эхлэхэд болж өгвөл 9 сараас эхлээд төрийн өмчийн бүх сургуулийн хорон тооны цагтаа ажиллах ийм бодлогыг өсөлтөж байгаа. Хүүхдийн насны онцлог тохирсон 3 фенил хэлэлцүүлгээр үргэлжилж тулгамдсан асуудал бодит шийдэл дэвшүүллээ. Бага нас анзаарах чадвар, дунд нас шилжилтийн үеийн эрсдэл зан төлөв, ахлах нас бие даалд шийдвэр гаргалт, өндөр эрсдэл сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хүргэлээ. Хэлэлцүүлгийн асуултуудыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхчүүдийн дунд урьдчилсан явуулсан судалгаа уулзалтын үр дүнд хамгийн их тулгамдж буй асуудлуудыг шигшин гаргаж ирснээрээ практик ач холбогдолтой боллоо. Анхдугаар чуулга хуралдаанд оролцлоо. Одоо хүүхдийн тухай хүүхдийн ойлгохгүй байх бид нар хаанаа алддаг талаар маш их мэдлэг авлаа. Одоо дүүрэг дээр засгийн тамирын газрын харьяа эцгийн зөвлөлийн дарга нарын зөвлөл байгуулагдъя гэж штэ. Тэрэн дээр бас хамтарч ажиллаж оролцъё гэж бодлоо. Манай сургууль хүүхд хамгааллын баг одоо нийгмийн ажилтан болон эцгийн зөвлөлийн маш хамтарч их сайн ажилладаг. Хүүхдтэй ойлгоцох анзаар хамгаалъя гэсэн энэ үрээнд ор нэгдъя гэж бодож байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд эцэг эхчүүд хүүхдийн зан үйл, сэтгэл зүйн өөрчлөлтөөс эрсдлийг таних, зөв хариу үйлдэл үзүүлэх мэдлэг чадвартай болохоос гадна хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын уялдаа холбоо хариуцлагын тогтолцоог илүү сайжруулахад чиглэлжээ. Бааханга хөшгийн хөндөй чиглэлийн салбар төмөр замыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Бааханга өртөөнөөс салаалуулан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дайруулж Чингис хаан олон улсын нисэх буудлын орчмоос эмээлт өртөөтэй холбохоор төлөвлөж байна. Бааханга өртөөнөөс хөшгийн хөндөй логистикийн төв хүртэлх 87.2 км зам түүнээс эмээлт өртөө хүртэл үргэлжлэх холболтын хэсгийн ажлуудтай танилцахад төслийн гүйцэтгэл 84-өөс 90%-тай, далайн ухамлын гүйцэтгэл 98% хүрснийг зам тээврийн нас мэдээллээ. Бааханга өртөөнөөс цааш 102 км урт дан зам, 2 өртөө, 4 зүрлэг, 2.5 км орчим урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөж барилгын ажлыг дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж 24 цагийн гормоор ажиллан гүйцэтгэж байна. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудал, тээвэр логистикийн шинэ төвтэй холбохоос гадна улсын тээврийн сүлжээний шинэ гарц бий болгож эдийн засгийн эргэлтийг нэмэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болохыг салбарын сайд онцллоо. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2 ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж төлбөрөө суух болон буухтаа төлдөг байсан. Харин энэ сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг буюу зөвхөн суугтаа л төлбөрийн карт уншуулдаг болсон. Ингэснээр дамжин суухын тулд автобусноос буухтаа картаа дахиж дарах шаардлагагүй болж байгаа юм. Тодорхойлбол 1000 төгрөг төлөөд өдөрт 3 удаа дамжин суух, тухайн өдрөө 4 удаа зорчих журам хэвээр гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас мэдгдлээ. Ойн тухайн хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг холбогдох байгууллага мэргэжлийн төлөөллүүдийн дунд өрнүүлж олон нийтийн саналыг авахар парламент цахим системд албан ёсоор байршууллаа. Тус хуулийн төсөл нь ойн салбарын эрх зүйн орчныг шинжлэх, ойн нөөцийн хамгаалалт, нөхөн сэргээл зохистой ашиглалт менежментийг боловсронгуй болгох зорилготой юм. Уг хуулийн төсөл нь эцсийн байдлаар батлагдаагүй бөгөөд иргэд мэргэжлийн байгууллага салбарын төлөөлөл саналаа эрүүлэх 1 сарын хугацаа нээлттэй байна. Иймд хуулийн төслийг сайдар нэгтэлж санал зөвлөмжөө идэвхтэй эрүүлэхийг уриалж байна. Олон нийтийн оролцоо бодис санал нь ойн салбарын эрх зүйн шинжилгээг илүү үр дүнтэй хэрэгцгээс болоход чухал ач холбогдолтой юм. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдрын үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Өнгөрсөн бям гарагта Ираны тал зуучлагч Пакистан улсаар дамжуулан Америкийн нэгдсэн улсад 14 зүйл бүхий энхийн саналыг дэвшүүлсэн бол дээрх саналд өгсөн Америкийн нэгдсэн улсын хариуг Ираны тал одоо хэлэлцэж байгаа талаар тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
За харин Ираны саналд хариу өгсөн гэх энэ мэдээллийг Америкийн нэгдсэн улс албан ёсоор баталгаажуулаагүй байна. Өмнө нь Америкийн нэгдсэн улсын талаас дэвшүүлсэн 9 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд 2 сарын хугацаанд гал зогсоохыг санал болгосон бол Ираны 14 зүйлтэй хариу төлөвлөгөөнд бүх асуудлыг 1 сарын дотор шийдвэрлэж гол анхаарлаа гал зогсоох хугацааг сунгахад бус харин дайныг дуусгахад төвлөрүүлэх ёстой юм мэдэгдэжээ. Ираны дэвшүүлсэн мөргөлдөөнийг 50 замаар зохицуулах 14 зүйлт төлөвлөгөөнд Ираны хэлийн бүсээс Америкийн нэгдсэн улсын бүх цэргийг гаргах, Вашингтоноос үл давтлах баталгаа гаргах, Тэнгисийн цэргийн бүсэлтийг зогсоож, Ираны бомбуудыг нээх, Ормосын хоолой үйл ажиллагааны шинэ механизмыг бий болгох, Ливан дахь Израилийн давталгаа зэрэг дайсагнасан бүх ажиллагааг зогсоох, учирсан хохирлыг нөхөн төлөх, 20 арга хэмжээг цуцлах, Ираны зарцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, 30 хоногийн дотор эцсийн хэлэлцээр төрөхийг гэсэн зүйлүүдийг багтаажээ. За гэхдээ Вашингтоны тавьж байгаа гол шаардлага болох цөмийн хэлэлцээг энэ үе шатанд хийхгүй гэдгийг Ираны тал онцолсон бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт хэвлэлт мэдээлэл өгөхдөө Ираны саналыг хүлээж авах боломжгүй гэсэн байна. Тэрээр баримт бичгийг удахгүй судалгаа мэдэгдсэн боловч Техраны санал түүнд таалагдана гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн байна. За мөн тэрээр 5 дугаар сарын 4-ний өглөө буюу өнөөдрөөс эхлэн Персийн буланд гатсан төвийг сагсан орнуудын ачаад тээврийн хөлөг онгоцуудыг Ормосын хоолоогоор аюулгүй хамгаалж гаргах эрхчлөө хэмээх тусгай ажиллагааг эхлүүлж байгаагаа зарлажээ. Эрхчлөө ажиллагаанд Америкийн 15 мянган цэргийн албан хаагч, пуужин зөөгч, хөлөг онгоцууд болон 100 гаруй нис онгоц оролцох ба энэхүү хүмүүнлэгийн ажиллагаанд ямарваа нэгэн байдлаар саад учруулбал хариуд нь хүч хэрэглэхээс өөр аргагүй болно гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байна. Дараагийн мэдээ. Европын холбооноос Украиныг дэмжих зорилгоор 106 тэрбум орчим $, зээлийн хөтөлбөрт Их Британи улс нэгдэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын засгийн газраас мэдэгдлээ. Их Британий ерөнхий сайд Кир Стармер Армени нийслэл Ереван хотноо болох Европын улс төрийн хамтын нийгэмийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд цэргийн нийт шаардлагатай техник хэрэгсэл нийлүүлэх чиглэлд Европын холбоотой хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа илэрхийлнэ гэж түүний ажлын албанаас мэдээллээ. Европын холбооноос өнгөрсөн сард баталсан энэхүү зээлийг эх 2 жилийн хугацаанд Украины төсөв санхүүгийн хэрэгцээний 3/2-ыг хангахад зориулах ба энэхүү алхам нь Америкийн нэгдсэн улсаас үзүүлэх дарамт шахалт нэмэгдэж байгаа энэ үед Европ ТV-ийн батлан хамгаалах салбарын харилцаа холбоо улам гүнзгийрч байгааг илтгэн харуулж байна. 2022 онд Украиныг дахиснаас хойш Орос улбаны улсын эсрэг өргөн хүрээний 20 арга хэмжээ аваад байгаа Их Британи улс мөн энэ 7 хоногт Оросын компаниудын эсрэг цэргийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах зорилгоор дахин 20 арга хэмжээ авахаа зарлахаар төлөвлөд байна. Дараагийн мэдээ хүргэе. Америкийн нэгдсэн улсын агаарын тээврийн Spirit Airlines компани Трампын засаг захиргаанаас $500 сая тусламж авах яриа хэлэлцээнд мухардалд орсны дараагаар дампуурлаа зарласан байна. За Энэхүү үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож байгаагаа өнгөрсөн амралтын өдрүүдээр тус компани мэдэгдлээ. Хит хямд үнэтэй тийз бүхий нислэгийн үйлчлэгээ үзүүлдгээрээ танигдсан тус компани үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд дампуурах эрсдэлд ороод байсан бол Ираны дайнаас үүдэлтэй түлш шатхууны үнийн өсөлт компанийн нөхцөл байдлыг улам өндрүүлжээ. Энэхүү шийдвэрийн улмаас 17 мянган орчим хүн ажилтгүй болох тоо байна. Компани зүгээс зорчигчдын тийзийн нөхөн төлбөрийг буцааж олгохоо амласан боловч нислэг цуцлагдсантай холбоотой зочид буудалд байрлах, нислэгээ солих зэрэг бусад зарлыг төлөх боломжгүй байгаадаа харамсал илэрхийлжээ. Spirit Airlines компаниг үүсгэх захирал Дэйв Дэвис Ираны дайнаас үүдэлтэй шатхууны үнийн өсөлтөөс болж дампуурал зарлахад хүрлээ гэж мэдэгдсэн бол Америкийн нэгдсэн улсын тээврийн сайд Шон Даффи үүнийг нь няцааж тус компани Ираны дайнаас ч өмнө хүнд байдалтай байсан тэдний бизнес загвар ажиллаагүй дайн үүнд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээ хүргэе. Атлантын далайд зорчиж явсан Хондиус хэмээх аяллаа хөлөг онгоц дээр хаанта вирусын халдвар гарсны улмаас 3 хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэм гарагт мэдэгдлээ. Аргентины өмнөд эргийн Ушуя хотоос Атлантын далайн төв хэсэгт орших Кабо Верде арлыг чиглэж явсан MV Хондиус аяллаа хөлөг дээр уг вирусын халдвар гарсан ба тус хөлгийг Нидерланд улсад төвтэй Ocean Wide Expeditions компани эзэмшдэг юм байна. Хөлөг онгоцон дээр нийт 6 хүн өвчлснөөс нас барсан 3 хүний нэгээс нь хаанта вирусээр халдварсан лабораторийн шинжилгээгээр баталсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд дурджээ. Нас барсан хүмүүсийн 2 нь 70 болон 69 настай эхнэр нөхөр 2 байсан байна. Түүнчлэн Их Британий иргэн болох 69 настай эрэгтэй одоо Йоханнесбургийн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа юм байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.